Хууль боловсронгуй байна гэдгийг бас бид нар хоёр талд авч үзэх ёстой шүү дээ. Хэтэрхий одоо нарийн ширийн хууль хийхээр бол заримдаа хөгжлөө боомждаг тал бий. Маш нарийн боловсруулах тусмаа л одоо тухайн харилцаа илүү догматик болоод хөгжих боломжгүй байдаг. Тэр эсрэгээр жишээ нь одоо манай урд туршийн одоо боомтынч гэдэг юм уу чөлөө төсний хууль байдаггүй шүү дээ. Журмаар төр журмаар туршилтын горимор гэж зохицуулчихдаг. Өөрөөр хэлбэл энэ шинээр эхэлж байгаа харилцааг одоо хууль тогтоогч гэдэг юм уу хүмүүс бол мэдэх боломжгүй шүү дээ. Өнөөдөр тэнцээ ямар үйлдвэрийн харилцаа, ямар худалдааны харилцаа юу явж байна тухайн бүрд нь шийдвэр гаргаад ингээл явчихдаг байхгүй. Тэгэхээр манайх илүү ийм одоо уян хатан чиглэлийг баримтлуул уг нь бол хөгжихэд илүү боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол хин нэгэн үнд эсвэл нэг байгууллагад нэг тодорхой эрх өгөөд л тийм эсвэл нэг хязгаарлалт тогтоочдөг. Нөгөө харилцаагаа өөрчлөх гэж нэг хувийн хвшил нь тэр нэг юмнаас нь бол одоо хамаг цаг хугацаа хайрын боломжоо ингээл алддаг ийм байдал байдаг учраас бид нар бол хууль эрх зүйн орчин бол өнөөдөр бол жишээ нь ерөнхий байдлаар бол маш хангалттай энийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй л гэж бодож байна.